Түүхийн хуудаснаас. Шинжлэх ухааныг хэн хизэнээс дэмжиж ирсэн бэ? Шинжлэх ухааныг дэмжих сангуудын түүх бидний төсөөснөөс ч эрт эхэлсэн. Шинжлэх ухааныг дэмжих анхны сангууд 19-р зуунд үүссэн гэж үздэг. Үүний дотроос томоох нь Александр фон Гумбольдтын сан бөгөөд газар зүй аялал жуулчлалын судалгааг дэмжих зорилготой байв. 1920 онд Германд шинжлэх ухааныг тусгаалan дэмжих нийгэмлэг байгуулагдсан. Өнөөдөр бидний мэдэх Германы судалгааны нийгэмлэг DFG болон хөгжсөн юм. Америкийн нэгдсэн улсад 1945 онд шинжлэх ухааныг улсын бодлогоор дэмжих санаа төрж, улмаар 1950 онд дэлхийн хамгийн том сан болох Америкийн нэгдсэн улсын үндэсний шинжлэх ухааны сан байгуулагджээ. Үүний араас 1986 онд Хятад, Унгар, 1990 онд Булгар зэрэг улс орнууд шинжлэх ухааны сангаа төрийн шийдвэрээр байгуулсан байна. Орос улсад 1992 онд тулгуур судалгааны сан байгуулагдаж, 1995 онд нийгмийн шинжлэх ухааны санг тусгаарлан байгуулж, өнөө хүртэл амжилттай ажиллаж иржээ. Олон улсын түүхээс үзэхэд сонирхолтой нэгэн зүй тогтол харагдаж байна. Энэ нь ихэнх улс оронд шинжлэх ухааны сангууд нийгэм эдийн засгийн хүндрэлтэй үеэр үүссэн байна. Монгол улсад ч мөн зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжсэн амргүй жилүүдэд шинжлэх ухааны хуучин тогтолцоог шинжлэх шаардлагатай болсон бөгөөд 1992 оноос судалгааг төслийн хэлбэрээр хэрэгжүүлэх шийдвэр гарч 1993 оны 12 дугаар сарын 24-нд засгийн газрын 192 дугаар тогтоолоор шинжлэх ухааны технологийн сан байгуулагдаж 1994 оны 4 дугаар сараас албан ёсоор үйл ажиллагаа эхэлсэн түүхтэй. Шинжлэх ухаан бол зөвхөн мэдлэг биш, улс орны ирээдүг авч явах гол хүч юм. Улсын хөгжил шинжлэх ухаанаас ихтэй.